Монголчууд эрт үеэс ахмадуудаа дээдлэн хүндлэх дэг ёс, зан суртахууны баялаг боломжлолтой ард түмэн. Энэ нь бусад үндэстнээс ялгарах нэг онцлог гэж хэлж болно. Яг л өчигдөргүй өнөөдргүй маргааш гэж үгүй гэдэгтэй адилхан юм. Ахмадуудад амьдралын арга ухаан, ажил мэргэжлийн хувьд асар их дуршлаг, нөөц боломж бий. Тиймээс шахагдшгүй нөөц баялагийг залуу үеийнхэнд түгээх, харилцан нэгнээсээ суралцах, хамтдаа хөгжих тэр боломжийг нээж өгөх хүсэл зорилгын хүрээнд байгуулж байсан Ахмадаа дээдлэх төв төрийн бас байгууллага байгуулагдаад 15 жилийг ард дан үлдээжээ. Ахмадаа дээдлэх төвийг үүсгэн байгуулагч Тэргүүн Цэрэнгамаа өөрийнхөө зорилгын төлөө ахмадуудтайгаа хамтдаа зүтгэж өнөөдөр нийслэл хот хөдөө орон нутгуудад салбар төвүүдэд байгуулан ахмадуудаа идэвхжүүлэх урлаг, соёл, спорт, ажил мэргэжлийн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж нэгтгэж чаджээ. Ахмадууд ч үйл ажиллагаанд идэвхтэй оролцож өөрсдийгөө хөгжүүлсээр байна. 15 жилийн ойн босгон дээр ахмадууд амжилтаа дүгнэн хамтдаа ойгоо утлаа. За Ахмадаа дээдлэх төв төрийн бас болон 2010 онд байгуулагдсан. Ягаа гол зорилго нь болохоор ахмадуудыг чөлөө цагийн өнгөрөх хамгийн гол нь чөлөө цагийн өнгөрөх ахмадуудыг ганцаар талаас хамгаалах. Тэгээ ахмадуудын соёл урлагаар хангах. Нөгөө ганцаар талч маш хэцүү байдаг. Тийм учраас энэ хамт олонтой болох. Ер нь хүмүүс дэвтэртэй гараад хамт олонгоос гараа явуулахаараа ганцаар талд ордог байхгүй. Тийм учраас энэ Ахмадаа дээдлэх төв төрийн бас байгуулсан. За Ахмадаа дээдлэгийг дүүгээ чинь би өөрөө анх нөгөө төрийн бас байгуулахтаа нөгөө улсын бүртгэлийн газар зочид шууд би нэр цаасан дээр бичсэнчил ерөөсөө өгөөгүй нэр байсан. Ахмадаа дээдлэх төвгээд би шууд авсан. Энэ яг миний дотор бол би нөгөө ахмад хүнээс хамгийн гол нь Ахмадаа дээдлэх гэдэг чинь ахмад хүнийг бид нар хүндэлж тэр хүнээс юм сурах хэрэгтэй. Энэ хүмүүсийг бид нар цааш нь дэлгэрүүлж энэ хүмүүсийн үгийг төрдөө хүргэж, төмөн олондоо хүргэж, залуучуудыг зөв хүмүүжлэх хэрэгтэй гэж боддог ус би Ахмадаа дээдлэе. Энэ нэрээр бас нэлээд хүмүүс ороод ирэх лөө гэж бодсон баг. Нэрэндээ байсан баг. Аливаа нэрэндээ байдаг те. Дуу ч гэсэн үгэндээ байдаг шиг алан газар нэрэндээ байдаг. Манай байгууллагын нэрийг Цэрэнгамаа биш нэрийн сонсоод ямар гоё нэртэй юм бэ бидний төлөө байгаа мэг л ороод идэг. Ирсэн хүмүүс хасаал ингээд сууцгааж шүү тий. Эдгээр чи өөрсөө ингээд сэтгэлийн дуудлагаар ирсэн. Төрийн бас байгуулсан сайн дурын үүсэн дээр эвлэлтэн нэгсэн байгууллага байхгүй. За манайх ч нэрээс Ахмадаа дээдлэх төв төрийн бас байгууллага салбар зөвлөл хөдөө аймагуудтай байгаа. Хамгийн сүүлд бид нар Баян Улиг аймагт байгуулсан. Улаанбаатар хотод 9 дүрхтэй байдаг. Баян зүрхтүүдээ бид 300 гаруй гишүүтэй. Ер нь бид нар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Манайх шиг хамгийн олон их сайн ажилд болгон хэмтээ байна. За тэгээд ховд увсах мэл ер нь өөрснөө ирж чадахгүй ч гэсэн би сэтгэлээрээ ажил төрлөөрөө нөгөө шагнал уурсын холбоогоороо бид нар ингээм хамтран ажилладаг ийм байгууллага. Энэ сайхан буураануудыг алдаршуулах, дархан бэрээ алдаршуулах, буян тээж нэрээ алдаршуулах. Тэгээ бусад нөгөө хүмүүсийг одоо дэвтэртээ гараад салбар зулаасаа дэвтэртээ гараад авчаадаг хүмүүсээ бид нар бас байгууллагатай хамтран ажиллаад ингээ алдаршуулдаг үйл ажиллагаа явуулдаг. Бурайд улсын Ахмадын холбоотой бол бид нэг аялал жуулчлалаараа нэгдэж ажилладаг. Бизнес инкубатор төвтэй хамтран ажилладаг байгууллага. Ахмадаа дээдлэх төв төрийн бас байгууллагын хамт олон 15 жилийн ойн босгон дээрээ шагналын хур болгож байгуулсан гавьяатай бүтээсэн үйлстэй ахмадуудаа төрийн зарлагтай нь ингэрийн мэлалаа. Гарсан овогтой бадарч таныг хөдөлмөрийн говийн улаан төвийн одонгоор шагнасан баяр хүргэе. За алга нэгэн үлдэн баяр хүргэе. хөдөлмөрийн говийн улаан төвийн одонгоор санжуугийн нэмхүү таныг энэхүү хүндэтгэлийн хамраа ойрон залын алга нэгэн өгтөн авно. Архич овогтой долгор зов таныг шагнажээ. Танд баяр хүргье. Самбуугийн бүжин лам таныг шагнажээ. Танд баяр хүргье.
За энэ хүү алтан гац судангоор ингээ мэлаасан элхэм хүмүүс болов Ади авгт зөрөгт тэнийг шагнажээ тэнд баяр хүргье. Хөдөлмөрийн говьяны улаан түгийн одонгоор Максар авгт мэнд баяр тэнийг шагнажээ тэнд баяр хүргье. За манай дүүрэг бол одоо 33 мянган ахмадтай. Гэхдээ одоо ахмадын дээдлэх төв төрийн бас байгууллагт бол 400 гаруй ахмадууд хамрагддаг. Ахмадуудын дунд одоо уралдаан шатрын тэмцээн, даамны тэмцээн, хийн дасгал, шугам бүжиг 7 хоног хүрээ 5 дахь өдөр болгон ерөөсөн бүжиг явагддаг. Бүхэл одоо ахмадуудын насан туршийн боловсрал гэж одоо ахмадуудыг чөлөө цагаараа гэртээ бас ганцаардл суухгүй тулд ахмадуудын бас хөгжүүлэх дуун цэнгүү тэр бүхэл юм хамруулан эмнэлэг үйлчлэгээ. За манай хаан уулын хэмжээнд 300 гаруй ахмад бүртгэлтэй байдаг. Тэгээ үйл ажиллагаанд идэвхтэй дасралтгүй оролцдог, өөрснийгөө хөгжүүлдэг нэг 100 гаруй ахмад байгаа. Тэд маань Шонгой архын дүүргийн ахмадын дээдлэх төвийнхэнтэй хамтарч зуны уралдаан тэмцээн зохиодог, шинэ жилийн арга хэмжээ, цагаан сарын арга хэмжээг хамтарч зохиодог байгаа. За манай ахмадын дээдлэх төв төрийн бас байгууллага маань сарн болгон дуун цэнгүүн дуулан бүжиглэгээ зохион байгуулдаг. Сарн болгоны 5-нд үүнээс салбар зөвлөлүүд, гишүүд их идэвхтэй оролцдог. Бас бүжгийн клубтэй хамтарч ажилладаг. Энд дээр одоо манай хөөрөн гэсэн бүжгийн клуб байхгүй учраас гишүүд маань ирээд тэгээ бүжгийн клубтэй хамтарч ажилладаг. За энэ ахмадууд бол тэгэл бид хэдийн тойлол болдгийн шүү дээ. Би бол багаас эмээгүүд өссөн. Тэгээ ахмадууд айгүй хайртай хэлдэг хүн байхгүй. Тэгээ ахмадуудтай ажиллаад 4 жил болсон байна. За манайх сарн болгоны 5-нд тэгэхээр 12 онтой байна. Тэгээ шинэ жил цагаан сарын золголт, Зөгийн баяр Мартин 8, Дээлтэй Монгол наадам. За тэгээ Даншиг наадам хөөмөндлийнхаа дивжийн дааданда. За тэгээ цагаан сарын өмнө буу заа ингээд манайх Бөрөөд улсын мөнгөн цэгийн хөндлөлийн бүлэгтэй хамтарч ажилладаг. Хэднээхээс туслаа судлаад буу заа ингээд гишүүдтэй бууц хийгээд хадаг сүйтээ өгдөг цагаан сарын өмнө. Гэх мэт тэгээ соёл урлагийн ажилтны баяр манайх ч хамтлагч болготой. Тэгэл ер нь болж ил өгвөл офст очиод хөгжмөө тоглоод дуулаад цагийг зөв хөгжилтөд өнгөрөөдөг. Тэгээд нөгөө даалгаврын тоглоом хөзөд тоглоом тоглоод цай хоолоо авчирч ирээд л ингээ бөөндөө суудаг та. Авиас хизээч дэтгэврт гардаггүй. Ахмадын дээдлэх төв төрийн бас байгууллагын ахмадууд үндэсний болоод даралтад үлээвэр хөгжмийн хамтлагтын дээр сар бүр дуун цэнгүүн зохион байгуулдаг нь ахмадуудын хүлээлттэй арга хэмжээний нэг болсон байна. Хамтдаа дуулан бүжиглэх нь ахмадуудын сэтгэл санааны болоод идэвхтэй хөдөлгөөн болж өгдөг чухал арга хэмжээний нэг болжээ.
Ахмадууд гавьяаныхаа амралтанд суусан ч өөрсдийгөө хөгжүүлэн завгүй амьдралын хэв маяг дадлыг суулгах нь Ахмадаа дэдлэх төв төрийн бас байгууллагын нэг зорилго юм. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа ахмадуудыг дэмжих зорилгын хүрээнд үзэсгэлэн худалдаанд оролцуулах, бодит дэмжлэг үзүүлэх гээд нөөц боломжинд тулгуурласан арга хэмжээнд хамруулсаар байна. Манай хаан улдүрэгт ерөнхийдөө яг үйлдвэрийн орон байсан. Яг энэ чиглэлээр хойрын эрхт гажихыг ер нь ахмадууд голдуу тэрийг авч явдаг. Тэгээ би ер нь өөрөө болохоор хаан улдүргийн насан туршийн боловсролын төвд оюутан дэвсгэрийн багш хийж байгаа тэтгэвртэй гарсан. Тэгээ тэр чиглэлээр холбогдоод манайхан тэр оюутчдын холбоо гэдэгтэй холбоотой. Тэгээд манай ахмадууд одоо эсгийн ширмэл бол урлал зүй орохоор бол одоо улсын хэмжээний урлаан тэмцээнд байнга оролцдог байгаа. Ахмадуудаас ч одоо гар урлал одоо эскигээр юмхнаар ч юм хийн эскигээр одоо таавчиг ширмэл ширдэг хаамал гээл одоо бүхэл төрлийн мундаг авьяастай ахмадууд маш их байгаа. Тэгээд одоо ихэнх ахмадууд маань одоо хөвчнэн гэртээ хүүгүүд гараал ингээл бас суухгүй л аль болох тэр бүхэл төрлийн уралдаан тэмцээн бүхэл төрлийн юунд оролцох нөөц болцоо их байгаа. Ахмадууд гэдэг чинь одоо ядруулан гадуурханд орохгүй байх хэвээр. Бид нар дэвтэртэйгаараа ядруулчихдаг. Хороондоор очихраа намаараа ядруулчихдаг. Тийм учраас бид нар чинь улс орондоо хийсэн ажилтай. Бид нар залуу үеэ халамжлан хүмүүжлэх тийм чадвартай. Биднээс өвлөн авах ажил маш их байдаг байхгүй. Тэрийг бид нар одоо дунд үеийнхэн бол бид нарыг хүлээж авахгүй шүү дээ. Энэ ахмадууд яадаг? Эдгээрээс юу сурах юм гэдэг. Хамгийн гол нь бидний энэ өв соёл, зан чанар бидний хэл загч байгаа үг чинь тэдэрт ирээдүйд нь өөрснөө амьдралд хэрэгтэй байхгүй. Энэ бүгдийг үгүйсгээд нөгөө та юугаа мэддэг бид нар мэднэ гэдэг шиг юм болцсон байхгүй юу. Өнөөдөр бид нар одоо нэг Монголын ахмадын холбоо ч бай, аль холбоонууд байна би бас хардаг л да. Ер нь тэгээд энэ өв соёлыг уламжлуулах энэ дунд үе юм уу залуу үеийнхаа бид нар тулж ажиллах хэрэгтэй байхгүй. Тэр хүмүүстэй нөгөө зөв харьцаа, зан төлөв, тийм ээ өөрөө бие авч явах чадвар. Тэгээд нөгөө одоо эмээ өвөтэйгээ хурц харьцаа хүртэл байхгүй болсон байхгүй. Одоо биднээс авах юм маш их байдаг. Нөгөө эрхээ сурхаа эрдмээ сургаал үгнээс эхлэх хэрэгтэй шүү дээ бид нар тийм. Тэр тал дээр л манай ахмадаа энэ байгуулга бол маш чухал үүрэг оройтой. Биднээс одоо залуу үедээ, дунд үедээ бид нар сурах одоо манайд чинь төрөл бүрийн аюулсангууд төрөл бүрийн махан эмчнэр байна. Сувилагч байна, малын эмч байна, зоотехникч байна. Тэгээд бус төрлийн салбар хүмүүс биш. Тэдний тэр сайхан мэдгийг одоо энэ залуу халамжлан авах хэрэгтэй байхгүй юу? Тэр хоцрогддог. Яагаад гэвэл зөвхөн л энэ дэвтэртэй гарсан ингээл нөгөө жагсаалт. Өнөөдөр эдрээс бид юуг нь авч үлдэх юм бэ? Эдрээс юуг нь сурчвал миний амьдралд хэрэгтэй юм бэ? Адгийн наасан хүний айлд ороод зөв мэдлээ сурчвал тэр хүнд бас амьдрал хэрэгтэй байхгүй. Энэ юмын тал байдаг. Ажлын байранд орчих хамт олонтойгоо нэгдэж чаддаггүй. Нөгөө бие даасан зөвхөн өөрийгөө бодож байхгүй. Тэгэхээр хамт олон дундаа ороод өөрийгөө авч явж чадахгүй тий. Тэр хамт олонны тэр удирж байгаа хүний үгийг сонсч чаддгүй. Энэ айгүй бүр харагдаг байхгүй юу. Би тэгээд энд тэгээд цаашдаа болохоор нэг гэр бүл төлөвчлөлт тийм ээ. Одоо бид нар чи эхнэр нь нөхрөө яаж хүндэлдэг байсан бэлээ те. Тэр хүртэл байхгүй болцсон. Одоо бараг эхнэр нь гэрээ өөр толгойж явал нөхөр нь бараг тэр хүний үгээр яваад болсон шүү те. Тийм учраас бид нар энэ бас гэр бүл төлөвчлөлт хүртэл бид нар бас энийг суралцуулах хэрэгтэй болсон баг. Хамгийн дээс нэг эхлээл нөхөртэй цайныхаа дэж хүргээд өгчдөд нөхрөөсөө хоёулаа хоолоо харилцсан ярилцдаг. Одоо би яах вэ гэдэг харилцсан ярилцалт байхгүй. Тэр нөхрийг хөндлөхгүй. Ер нь нөхөр сайн ч муу ч аригчин ч тэр хүний гэр эзэн шүү. Тэрийг бид нар хөндлөх ёсыг өстө. Үнэхээр би харж явдаг байхгүй. Яагаад энэ сайхан нөхрөө хөндлөж чадахгүй тэр айл өөдөө явдаг байхгүй. Тэр гэр хүний тэр сургаалгч нь аригчин ч муухай ч тэр хүний үгэн дотор үг ээж идэг. Айгуу гоё тийм авахар үг. Тийм одоо бид нар бол сүүлийн үед яг бид нар ч одоо насыг наслаа, зовлонг тууллаа. Тэгтэл бид нар тэр эрэгтэй хүний тэр сайхан үг дутагтаад идэг байхгүй юу. Тэр үгийг ерөөсөө хүн сонсч авдаггүй, залуучууд авдаггүй байхгүй юу. Зөвхөн өөрийнхөө бодлоор яваад идэг. Энэ дээр би маш их хэмзгэлж явдаг байхгүй. Өнөөдөр энэ ахмадуудаас энийг сайхан аваасай. Энэ төд засгийн ахмадуудыг чиглэсэн юм үйл ажиллагаа тэр ахмад мэргэжлийн зөөлөх үйлчлэгээ зөвхөн мэргэжлийн тус төлд биш. Зөвхөн энэ сайхан хүмүүсийн дунд зохион байгуулсан гэсэн би бас бодолтой байдаг. Манай тэргүүн чи хөрөл бат гэж хүн байсан.
Тэгээд тэр хүн маань одоо 3 жилийн өмнө тэнгэрт хэлсэн. Амьдтай багтаа 10 жилийг хийсэн. Байхдаа 15 жилийн найз нь хийцэн шиг ярьж идэг гэсэн. Тэгвэл хүний хүсэл мөрөөдөл хизээч үргэлжлэх ёстой. Тэрийг хайж болох уу гэдгийг би өнөөдөр харуулсан байхгүй. Тэр хүний үргэлжил бий байх ёстой. Миний үргэлжил манай хамт олон байх ёстой гэдэгтээ би үнэлж 15 жилиг хийсэн. Манай ахмадтай жахаа маань инх минь дүнж гаруй чуулгуулсан. Тэгэхээр бид нар заавал үргэлжлэх ёстой. Хөрлбаатар маань болохоор ингээ 15 жил над энэ байгууллагатай ажиллахдаа бидний чиг үргийг өгдөг байсан. Тэр өөрөө бас дээд мэргэжлийн хүн гадаад сургууль төгсөн хуулийн талын юм маш их хэлж өгдөг. Тэрийг би гүйцэтгэл би хэрэгжүүлж яадаг. Ямар ч байсан энийг төрийн бас оолгын хуулиа зөрчихгүй алдаатай ажиллах гэдэг явжсэн байхгүй. Аливаа хүн заавал тэр удирдлагын юм дутагж яадаг. Тэр хүн тэнгэрт хэлсэн ч гэсэн нөгөө юм дутагч идэг байхгүй. Тэгээ өнөөдөр би бас дүгнээд дээд тэнгэрээс өнөөдөр хараад бас баясаж байгаа билгүү. Би тэдээ бас тэр хугацаанд нэг сайхан чөлөө өгчлөө. Энэ хооронд бид нар бас нээлттэй хийжлээ гэж бодож байна. За өнөөдөр 15 жилийнхээ ага тэмдэглэж байгаа Ахмадаа дээдх төрийн бас байгууллагын нийт гишүүдэд хөдөө орон нутгаас ирж амжаагүй хүмүүстээ мөн эндээ оролцох сэтгэл нь байсан ч хөрзөн ирж чадаагүй бүх гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргээд тэгээ та нартай урт насалж удаан жарахыг хүсье. 9 дүүрэг 21 аймгийн нийт ахмадуудтай болон Сонгой хайрхан дүүрэг, Баян зүрх дүүрэг, Хаануул дүүрэг, Чингэлтэй Сүхбаатар дүүргийнхаа одоо нийт энэ 15 жилийн ойд хүрэлцэн ирж оролцож байгаа бүх нийт ахмадуудаа баяраа сайхан тэмдэглээрэй. Эрүүлийн сайн сайхан мөхнийг хүсье өрөөё гэж. Монголын бүх ахмадуудаа Ахмадаа дээдх төв төрийн бас үүсгэн байгуулагдсан 15 жилийн мэндийг хүргэе. Энэ сайхан Монголын ахмадууд нь илгээрийн төрлөө тушаамлага юун салсан 9 цагаан өссөнд биелж эрүүл саруул сайхан байхыг өрөөё. Залуунаас халуун сэтгэлээ улс их орныхоо төлөө зориулсан Ахмадуудаа Ахмадын дээдх төв төрийн бас уулын нийт гишүүдээ түүхт 15 жилийн баярын мэндийг төвшүүлье. Бүгдөө сайхан баярлалаа. 15 жилийн ойгоо амжилт бүтээл ариун ол зомог бүхнээр өгтөж байгаа ахмадуудаа Ахмадаа дээдлэх төв үүсгэн байгуулагдсны 15 жилийн ойн баярын мэндийг ирж амжилт бүхний дээдийг хүсье.